За сайн байцгаана уу? Өнөөдөр хөдөлгөөний энерги буюу кинетик энергийг судална. Энэхүү туршилтаар налуугийн төгсгөлдөх хайрцгийн шилжилтээр хөдөлгөөний энерги юунаас хамаарч байгааг судална. Туршилтын маань хэрэглэгдэхүүн болохоор налуу хавтгай, шилжих хайрцаг, мөн өөр маастай үрлүүд шугам орно. Эхний маань туршилт болохоор тодорхой нэгэн үрэл сонгон авч өндрүүдийг нь өөрчлөн хэмжилтээ хийцгээе. За эхлээд налуугийнхаа өндрийн хэмжинд өндрийг бүгдөө хэмжицгээе. (3.8 см). 3.8 см. За үрдлээ хөнхрүүлээд хэр хол шилжилж байгааг 6.5 см шилжилтэн. За хоёр дахь өндрийг бит авч үзье. За хоёр дахь өндөрт маань болохоор 5.4 см. 5.4 см. За үрдлээ хөнхрүүлээд шилжилтээ хэмжинэ. Шилжилт маань болохоор 8.9 см. За дараагийн өндрийг авч үзье. Дараагийн өндөр 6.4 см. 6.4 см. 11.7 см. Шилжилт маань 11.7 см. За дөрөв дэх өндрөө авч үзье. Дөрөв дэх өндөр маань 7.1 см. За шилжилт маань 13 см. За дараагийн өндрийг авч үзье. Дараагийн өндөр за шилжилт маань 14.5 см. Өндрөө бүгдөө хэмжицгээе. (8.2 см). 8.2 см. За хоёр дахь туршилт маань болохоор өөр маастай үрлүүдийг өндрөө тогтмол айлгаад өөр маастай үрлүүдийг авч үзнэ. Өндөр маань 5.4 см. За эхлээд их маастай үрэл дээр 9.5 см диаметр. Одоо жижиг маастай үрлийг авч үзье. (1.5 см). За
Энэхүү туршилтаас үзэхэд эхний тохиолдолд налуугийн өндөр их ах тусам ёроолд ирэх хурд ихсэн. Дараагийн үед болохоор нэг эхний тохиолдолд төгсгөлд ирэх хурд ихсэж байгаа юм чинь энэ хайрцаг илүү хол шилжинэ гэсэн үг. Дараа нь налуугийн өндрийг тогтмол байлгах тусам энэ ёроолд ирэх хурд нь ижил бөгөөд энэ маань болохоор массаасаа хамаарч хайрцагны шилжилт маань өөрчлөгдөнө. За энэхүү туршилтаас үзэхэд кинетик энерги маань биеийн масс болон хурднаас хамаарч байна.